За энэ баруун манарсан. Зүг яй. Яй энэ зүг унгасаар та. Эй энэ алхам цохилт орсон бол бүр бүх зүйл дуусах байлаа. За баруун зүг ёо энэ зүг савалт бол бүр баруун өвдөг. Яй баруун давцаа. За сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж хил ам дагуулсаар Монголын эсрэг Солонгос багийн тулааны бичлэг одоо бэлэн болж байна. Таны утасны цэнийг дуусгахаар нэгэнд бэлтгэгдэж дууслаа. Монгол нудрахтны онгод нь газардаад буцсан галзуу мэдрэмжин дээр хідүүлээ дахиад нэг бензин асгах хэрэгтэй боллоо. За ингээд хоёр багийн хэдэн сар хүлээгдэж олон нийтийг талцуулсан маш их догдолж хоног тоолон харж бодож ярилцаж байсан зүйлийг эцэслэх цаг ирлээ залуусаа. Монгол улсын холимог тулааны багийн эсрэг Солонгос улсын Омега багийн шүгийн хоёрт үлдэх маш хариуцлагатай тулаан эхлэх цаг нэгэнтээ ирлээ. Өмнөх траш доктор Солонгос босс маань Чингисийн баатрууд Солонгосын цайзад тулж ирлээ. Харин бид цайзаа хамгаалж чадах уу алдах уу гэж цаагаараа хоёр хүчтэй улсын түүхийг харьцуулж хэлж байсан бас сайхан сонсголонтой байсан. Миний сонсож байснаар Black Combat-ын босс Монголын нуус товчоог маш сайн бүр хэр баргийн Монгол хүнээс илүү судалчихсан түүхийн талаар бас муугүй мэдлэгтэй хүн гэж сонсож байсан. Үүндээч тэр Монгол багийн бүх тулаанчдын нэрийг Монголын нуус товчоноос өөрөө шууд өгсөн байдаг. Манай Монгол тулаанчд бол одоо маш том өрлөг жанжид одоо баатруудын нэрийг никнеймээр авсан. Тэр нэрээ бас давхар хамгаалж тулалдаж байгаа. За ингээд уламжлалын ёсоор Монгол улсын маань төрийн дуулал илшиглэж байна. Сонсголонтой сайхан мэдээж өрсөлдөх гэж байгаа багуудын төрийн дуулал харилцсан одоо явж биенээ сайхан хүндэлсээр тулаан бол эхэлдэг. За тулаан эхлээд одоо яг хоёр баг маань дивжирөө орж ирээд одоо биеийнхаа нүд рүү хараа шууд харцны тулаан, сэтгэл зүйн тулаан шууд эхэлсэн. За манай зарим залуус бол аль хэдийн бүрийн харцаар бүр бариад идчихсэн содномд орж за энэ Солонгос улсын фламинго өнгөрч байна. За энэ фламингогийн харц бол бүр маш хүчтэй байдаг. Зүгээр ерөөсөө өрсөлдөж байгаа энергийг сороод авчдаг. Тун аюултай гүлэрсээр байгаа юу ч ярихгүй байсараад Евро Азийн дунд жингийн залууг ерөөсөө бүгдийг өшгөлөөд унгацсан. За ингээд хамгийн төгс оноолч хинч жингээс болж хасагдаагүй. Нөгөө талд Америк болон Японы тулаанчд бол бэлтгэлээ базааж байгаа. За эхний тулаан 77 кг жингийн тулаанаас эхэлж ийн Монгол улсын тулаанч бүрэн зориг. За энэ жингийнхаа чансааны 13-т бичигдэж байгаа. За өрсөлдөгч бол чансааны 3-т бичигдэж байгаа. За ингээд хэдүүлээ тулааныхаа тайлбарт орцгоё. За эхний тулаанд Солонгос улсаас Жинтахо 12 ялж 9 ялагдал. За манай Монгол улсаас бүрэн зориг Хувлаа гэдэг ник нэрээр алдарсан Black Combat холбооны хоёулаа жингийнхаа чансааны тамирчид, хоёулаа хатуу самар өмнө нь хоёулаа нэг удаа тулалдаж байсан. За энэ ардаа шууд гар сохиугаар шууд хүлд суух гад дайрж ийн. Гэхдээ тулааны хонх дуурсан бол энийг буруутгах аргагүй. Иймэрхүү жижиг зайл бол тулаанчдын дунд маш их явдаг. Гэхдээ энэ бол одоо зайл гэхээсээ илүү одоо овсгоо самбаа төрөлтөд орох юм уу та тий. За тэгэхээр манай бүрэн зоригийн хувьд бол босоо тулаанд бол галзуу та бүхэн өмнөх тулаан дээр хятадын тулаанчийг яаж илүүрхэж цогж унагасныг бол санаж байгаа. За Солонгос залуу маань өмнөх тулаан дээр Евро залууд ихний үед маш хүн цогтолтоор ялагдсан. За тэгэхээр ерөнхийдөө барилдааны суурь илүү гэж хэлж болон Солонгос залуу маань. За яагаад гэвэл нийт ялтынхаа 4 тулааныг бол өчөлт болтоор авсан. За өмнө нь энэ хоёр 2021 онд бол тулалдаж байсан. Одоо нас 5 жилийн өмнө. За энэ өвдөг жоох асуудалтай байгаа нь ярда болтоор бооцсон. Шууд ингээ өвдгөрөө сөхрөөд унчиж байна. За тэгээ энэ үед бол бүрэн зориг бол жоохон мэдрэх ёстой байсан. Гэхдээ бол тэгэл өөрөө одоо орцсон л доо. Энийг бол одоо тулааны явцад бол үнэхээр хянахад тун хийцүү. За ингээ хөлийн гурвалжин болтонд орцсон. За тэгээ бүр ингээ хөлөө чангалцсан. За тэгээ энэ арда тейп хийцэн. Энэ тэгээ үргэлжлүүлээд бүрэн зориг өөрөө ингээ тулалтаад хийсэн байгаа. Гэхдээ энийг бол буруутгах аргагүй. Яагаад гэвэл нөгөө тулаанч хүний чинь бүр ингээ нэг сууцаа рефлекс вэ штэ тий. Ингээд өөрөө бүрэн зориг бол бараг тейп хийснээ мдээгүй. Ингээд гар нь хөдөлж байгаагаа энэ яа ингээд тархин бол болоогүйгээд гүрийгээд идэг. Гэтэл гар нь ингээд өөрөө очиж хийцэн. Яах аргагүй хийсэн л дээ энэ ярдаа. Яах аргагүй тейп хийсэн. За ингээ эхний үед уралчин болтоор бид 77 кг жингийнхэн тулааныг бол алдсан. За энэ дээр бол одоо
Жин Тахо гэдэг солонгос тулаанч маань ажиллаа маш сайн хийсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд тулааны ялалт авч чадаагүйсэн. Ингээд энэ ялалтаар иргэн ирж байгаамаа. Өмнө нь 21 онд бүрэн зөргийг маань ялж исэн. За ингээ 2 дахь ялчлаа. За бүрэн зөргийг маань жоохон сэтгэл дундуур алхаж байгаа. За гэхдээ энэ бол дүнгэж ихний тулаан. Энэ дээр бол ерөөсөө сандарч яах хэрэг байхгүй. Тэг бүгдсэн байна те гэдэг энэ хоёр хоорондоо ярьж байгааз. За 2 дахь тулаан 57 кг-д Монгол улсын тулаанч Баян Дүүрэн. За та бүхэн санаж байгаа сүүлийн тулаанда хятад тамирчин бол за яста бүх скиллээр бол тасархаа илүүрхэж ур чадвараар бүр хол зөрүүтэй ялалт байгуулсан. Дээрэс нь хятад тулаанч жиндээ орч чадаагүй байсан. За орсон ч ороогүй угаасаа ямарч боломж байхгүй. За түүний өрсөлдөгч Юн Хо Йонг. За гас өнөгч залуу 7 ялалт 5 ялагдал 1 тэнцээтэй. За манай Баян Дүүрэн. За Баян Дүүрэнгийн хувьд хөвтэй босоо ур чадвар бол зүгээр ярих юм байхгүй. Одоогоор бэлтгэлийн форм бүр яг дээд зэгтээ тулцсан байгаа. Үнэхээр галзуу. Энэ хоёр залуу бол хоёулаа маш сайн залуус. За солонгос залуугийн хувьд баг зэрэг ярих юм бол 34 настай. За өмнөх тулаанда Евро-Аз багийн залууг хэрхэн яаж цохиж унгааж солонгос багийг дараагийн шатанд авч үлдсэнийг бол та нар санаж байгаа бах. За энэ яг төвшөнд гарч ирээд Монгол улстай таарахад бол энэ солонгос тулаанчийн оруулсан хувь нэмэр бол бүр маш их. За гэхдээ энэ бол багийн тулаан багийн гишүүн болох юм бол хариуцлага үрж маш хариуцлагатай тулалдаж явж байгаа чадах бүх зүйлээ бол гаргаж байгаа. За тэгээд тулааны явцад хийдэг зүйлх юм бол маш хурдтай. Дээрэс нь барилдааны хамгаалалт бол үнэхээр супер. За эхний үед бол манай хоёр тулаанч маань бие бинийгээ танцгээд явж исэн. За хоёулаа нөгөө супер барилдаанч учраас яг учиргүй зууралдаад бол эхлэхгүй байсан. За тэгж жагаад боломж гарч манай Баян Дүүрэн маань газарт унгасан. За тэгээд та бүхэн харж байгаа бол яг энэ суур гарыг бол ингээд авч нэг бүс нуруугаар нь хөвтүүлэх гээд үзээд байгаа. Энэ бол бас маш зөв. Ингэж жагаад газарт маш их одоо ноолж ядрааж байгаад 2 3 дахь үе дээр бол хүссэн зүйлээ хийдэг нь манай Баян Дүүрэнгийн тактикуудын бол нэг. За ингээд яг клинч барьснаас өвдөг явж байгаад санаанд гүүр ингээд оройтой цогцолт хийцэн. За энийг бол бас буруутгах бол ямарч арга бол байхгүй. Яагаад гэвэл яг ингээд зууралцж явах үед бол нөө хөвлий очих өвдөг эсвэл гой руу очих өвдөг маань ингээд санаандгүй байдлаар зөрөлдөөнөөс болоод оройтой цогцолтод бол орчдөг. Энэ бол 100% санаатай цогцолт бол биш. За гэхдээ яг энэ эмзэг эрхтэн рүү цохино гэдэг бол бас баг зэрэг хугацаа шаардлагатай те буцаад зэрэг гэд. За ингээд тулаанч маань буцаад хэвэн байдалд орж тулаа үргэлж ирсэн. За эхний үед бол хоёр тулаанч маань маш тэнцүү үдсэн. За хин нь бол нөгөө барилдааны суурь сайтай болохоор Баян Дүүрэн маань барилдааны давшилтыг баг зэрэг илүү хийж исэн. За солонгос залуу маань ерөнхийдөө баг зэрэг хамгаалсан байдалтайгаар явж исэн. За та бүхэн мини гамиг үдсэн бол тэр дээр манай хоёр залуус маань бүс ороод жоод одоо барилдсан шүү дээ. Тэгэхэд Баян Дүүрэн маань ямар ч асуудалгүй барилдааны ур чадвар илүү гэдэг нь бол харагдсан. За тэр дээрээс бол энэ Юм Банкуа гэдэг солонгос залуу маань бол хандыг бол мэдэрсэн. За ерөнхийдөө бол барилдаанд бол шууд хөвтөд тэмцэлтэд хэрэггүй байна. Хамгаалс гээд за босоо байдлаас цохилцоод явъя гэсэн тактик дотроо бол бодсон байх. За ингээд манай Баян Дүүрэн бол торонд ингээ шахаад бол гайхалтай явсан. Ерөнхийдөө хамгаалалтч тасархай байсан. Довтлогооч гэсэн тун ганган байсан. За ингэж явсаар ихний үеийг бол манай хоёр дуусгасан. Миний хувьд бол оноо бол бараг л тэнцүү дууссан. Хин авч чадаагүй. Манай хүн 20-той цогцолт хийснээрээ бараг 1 оноо хасуулсан байх магадaltaй. За гэхдээ Баян Дүүрэнгийн нэг өөртөө олж авсан ганган зүйл юу гэхээр барилдаанаар би илүүн байна гэдгийг бол нэгдүгээр үед мэдэрсэн. За ингээ хоёрдугаар үед бол баримтлах зарчим юу гэхээр барих тактик юу гэхээр за барилдаанаар илүү гэдгийг мэдэрсэн юм чинь за энэ таллыгаа бол дамгаалуулад явъя. За та бүхэн харж байгаа бол Баян Дүүрэнгийн энэ бас өөрийнх нь бэр бол хамаагүй илүү байлээ. За энэ солонгос тулаанч маань Ю Хон Йонг маань энэ жил 34 настай. За Баян Дүүрэнгээс маань бол нэлээд хэд насаар ах. За гисэн хийдийч түүний одоо физикал ур чадвар энэ бол бас л яг л идэр үдэр явж байгаа галзуу тулаанч. За та бүхэн харж байгаа бол Баян Дүүрэн маань зүүн гараараа хевлигээр нь цаанаас нь ороогоод яг зүүн гарыг нь нуран доогоор нь түгчсэн байгаа бариад. За энэ үед яг
зүүн гарын хамгаалт бол байхгүй болсон. За Баяндүрэнгийн яг баруун гар ёстой чих рүү нүүрлүү цохих маш гой цонх бол онгоож ирсэн. За энэ хэсгийг бол Баяндүрэн үнэхээр ухаалгаар ашигласан. За тэгээ гар мултрах мөчөд ингээд дахиад дээр нь ерөнхийдөө байрлаа дамгаалж аваад ганган энэ тохойг хардаа энэ тохоо цохилт бол бүр амар хортой штэ яг нөгөө хөмсгний хэсэгт яг нөгөө хөмсг яг одоо нөгөө нүд орчмын ясны амархан арьс задардаг хэсэгтэр яг тохоо ингээ шуу очоод идэг. Тэгээд ерөнхийдөө бүр энэ хөмсг сэтрэг бол ерөөсөө энүүхэнд энэс цаашаад нөгөө нэг энэ өвдгийг хардаа ёо энэ ингээ байрлалыг бүр ийм амар бүр мэдэрсэн байгаа байхгүй бүр. За тэгээд тулааны 2 дугаар үеийн дамгаалыг бол бүр 100% Баяндүрэн хийсэн. Энэ тулааныг бол ялагдсан энэ тулаанд одоо 2 дугаар үеийг алдснаа Солонгос залуу өөрөө ч мэдэрсэн. За багийнхан ч гэсэн мэдэрсэн бүр байдгаараа доошоо урваацсан байсан. За ингээл ерөөсөө 2 дугаар үеийг бол тэр чигээр нь дамгаалсан. Үнэн гайхалтай. За ингээд 2 дугаар үе дууссан. 2 дугаар үеийн дамгаалыг бол 100% авсан. За 3 дугаар үе эхэллээ. За Солонгос залуу маань өөрөө 2 дугаар үед бол хожигсноо мэдэрсэн учраас 3 дугаар үеийн ихэнх хэсэгт харьцангуй ширүүн довтлогоонуудыг бол ихлүүлж явсан. Гисэн хийдий ч Баяндүрэн барилдаанаараа шууд хамгаалж түүнийг бол торонд эргүүлж шахсан. За ингэснээр дахиад өөрийнхөө давуу байрлалыг аваад одоо та бүхэн хардаа энэ өргөө шийдэж байгаа. Ёо түүний хүч чадал бяр энэ тесрэлт бол 3 дугаар үед ийм их хүч гаргаж байгаа бүр яагаад ч байгаа байхгүй. За шууд үргэлжлүүлээд Вонфло Чокны барьц руу шилжсэн. За манай наран тулга аруу маань өмнө нь Koji Oshi гэдэг Япон хүнд энэ болтгийг хийж ялж исэн. Гэхдээ гараа суулаад авцсан л та. За энэ хардаа Жон Джонсын цовдлогоо. За шууд энэ зүүн гарын дээгүүр баруун өвдгөө давуулах юм бол зүүн гар ямар ч ажиллагаагүй. Урд нь маш том. За цонх нэгдэн шууд толгоо руу нүүрлөө баруун тохоо өвдгөр бол яаж довтлох боломжтой болно. За энэ дээр бол үнэхээр зовоосон л доо Япон одоо хятад Солонгос залуу бол үнэхээр зовоосон бүр ингээл жоохон гараа тулаад босхоор нь буцаж татж байгаа л ерөөсөө Баяндүрэн бол үнэхээр энэ тулааныг бол үнэхээр таасагласан. Баяндүрэнгийн хувьд бол таасаг тулаан. Солонгос залуугийн хувьд бол бүр тамшиг тулаан болсон. Бүр өмнөөс нь бүр цээжинд цус амтагдаж ихсэн. Бүр ямар хэцүү бэ бүр юу ч хийлэхгүй ингээл ерөөсөө ноолол наалдаал цохиол симхи өгөхгүй баг амьсгалагч цав өгөхгүй явсаар 3 дугаар үеийг дуусгасан. Баяндүрэн маань өөрөө мэдэрсэн энэ ардаа орилоод өөртөө ингээд баяр хүргэж байгаа. Угаасаа энэ тулааныг бол яаж ч бодсон ингэж одоо бүр Солонгос залууд өгөх боломжгүй үнэхээр хол тасархай тулаан болсон. За ингээд хоёр улсын хожлын харьцаа нэг болж тэнцсэн. Маш их асуудлуудыг даван туулаад өнөөдөр энэ нээлттэй болсон. Тэр хэрэгтэй. Өөртөө баярлаж төрүүлж өссөн аав ээж отогоос намайг өдөө зэрэг төрсөн багш нартай бүхий хамт олон анги уулын хамт олон ингэрээр хөвцөдөг байна. Бүгдэнд маш их баярлалаа. Эмс бүр монголчуудаа солонгосчуудаа баярлалаа гэж яа тэгээд хамгийн сүүлд нь зөвсдөгчний тэгээд энэ дөрвийн хамт олон өдөрлөд маш их баярлалаа. За ингээд сайхан уур амьсгалыг зөөлөж солонгосчуудаа ч гэсэн мэдлэгээ дэвшүүлээд өрсөлдөгчөө хүндэтгэн очиж тэрсэн. Энэ чинь шүү дээ тулааны спортын дараах ив нэг дэлгэдэг чинь. За ингээд сайхан Монгол тамирчид маань бүгдээрээ баяраа үргэсэн. Бүх зүйл баярлалаа авч сэтгэл зүйн амгалт тулглаа. Би яаж нэгсэл хөргөө ялдаагүй гэж бодож байна. 66 кг-ийн жингийн хүлээгдэж байсан галзуу тулаануудын нэг. За хоёр аврах хоорондоо тулж байна. За солонгос тулаанч Со Юн Чан бол Black Combat холбооны энэ жингийнхэн хуучин авраг байсан. За түүний эсрэг Монгол улсын холимог тулаанч дахин давтагдчихгүй содномд орж. За окей MMA суугийн залуустай хэлэх ганган бас гайхалтай галзуу зүйл бэлэн боллоо. Энэ ямар гэчээ солиотой бас огшоосон зүйл вэ гэхээр Black Combat холбооны албан ёсны хамтрагч Яги компани худалдаанд гаргасан хязгаарлагдмал бүтээгдэхүүн тиймээ энэ бол маш хязгаарлагдмал. Black Cup тулааны галзуу өрсөлдөөнд оролцож буй Монгол хүнд нудрахтнуудын анхны албан ёсны цуглуулгын карт. Тиймээ энэ бол Монгол улсын MMA түүхэнд Монгол тулаанчид цуглуулгын картанд албан ёсоор хэвлэгдэж буй түүхэн үйл явдал. Цуглуулагчдад бол бал буран бас шилэн цандсан хүүтэн шарын айраг. Энэ зүгээр нэг карт биш. Энэ
Энэ бол энэ гариг дээр хэдхэн тоогоор хэвлэгдсэн зүйл. Хамгийн тасархаа нь юу гэж энэ бүтээгдэхүүнийг Монголд хамгийн анх удаа Oki MMA суугаар дамжуулан та бүхэнд танилцуулж байна. Oki MMA сууг энэ байгууллагатай хамтарч ажиллах гайхалтай хувь тавилан олддог юм байна. Дэлхийд даяар спортын цуглуулгын картын зах зээл өнөөдрийн байдлаар 15 орчим тэрбум доллар давчгаж, тэгвэл хамгийн анхны хэвлэлтүүд нь оргил үнцэнтэй тооцогддог юм байна. Нэг ширхэг металл хайрцаг Монгол улсын тулаанчид болон бусад улсын тулаанчдын картууд, мөн хязгаарлагдмал дугаартай тусгай карт, 3D стикер, пост зэрэг олон сонирхолтой урьдчилан таамаглах боломжгүй зүйлүүдийг багтаасан. Та задарч байж л гинтийн бэлгийн хариуг ойлгоно. Хамгийн сонирхол татсан хэсэг таны авсан хайрцагт санамсаргүй байдлаар тусгай шагналын ваучрууд багтсан бөгөөд хэрвээ уг ваучер тааруул дараах шагналуудыг авна. Black Combat тэмцээний хамгийн өндөр зэрэглэлийн суудлын тасалбар 2 ширхгийг 1 хүнд, Gold ангиллын суудлын 2 тасалбар 2 азтанд, Silver ангиллын суудлын 2 тасалбар 2 азтанд, Black Combat холбооны Signature Sport цүнх 5 азтанд. Уг бүтээгдэхүүний үнэ 24.9 Америк доллар бол Oki MMA суугийн үзэгчдэд 21.9 Америк доллар болж тусгаалan хямдарсан. Холбоос орно ороход зөвхөн Oki суугийн үзэгчдэд гисэн ганган галзуу гарчиг хүлээж буй. Гадаадаас үзэж буй залуус маань description болон comment хэсэгт байгаа eBay линкийг ашиглан худалдан авах боломжтой. Харин Монгол улсаас үзэж байгаа залуус маань сонирхож байвал comment хэсэгт нэмэх нэг гэж үлдээгээрэй. Та бүхний сонирхлын тоог нэгтгээд толгой компанитай ярилцаж Монголд хамгийн хурдан хүргэх боломжийг хамтдаа шийдэх болно. За энэхүү сурталчилгааг дуустал сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэгтээ буцаад оръё. За Монголын MGL холбооны авраг. За энэ trash talk-оос эхлээд л содномд орж бол Сон Ён Чан гэж энэ залууг бол бүх зүйлээр шууд дамгаалаад сэтгэл зүгээр нь тоглоод хэлсэн. Багаараа жагсаж гараад торон дотор нөгөө өөдөөдөөс хараа зогсож байгаад ерөөсөө нүднийхээ харцыг дэгч цавчаагүй тасалтгүй ширтээд баг бүх энергис хороод авцсан. За ингээ ерөөсөө Солонгос даяараа Монгол даяараа хүлээж исэн хамгийн оргил тулаануудын бол нэг MGL холбооны аврагын эсрэг Black Combat холбооны аврагын галзуу тулаа гэсэн. За содмын харцнаас харахад бол ерөөсөө энэ тулааныг хамгийн хурднараа дуусгах гэсэн байдалтай орж ирсэн. Ерөөсөө шууд энергиснаа мэдрэгдэжээ. За энэ түүний баруун зүүн цохилт ямар хүчтэй очиж байгааг та бүхэн харж байгаа. Ерөөсөө содмын хийсэн далаасан бүр ингээд оролдог болгон бүр байгаа онж очиж исэн. Ерөөсөө энэ тоглолтыг маш хурдан дуусгахаар багийнхаа одоо сэтгэл зүг сэргээх гэж гарч ирсэн гэж би бол ойлгосон. За хартаа зүүн. Яа, ерөөсөө ингээд дагаад гарахгүй байгаа байхгүй шахаал. Яа, энэ зүүн унагаас хартаа. Энэ алхам цохилт орсон бол бүр бүх зүйл дуусах байлаа. За баруун зүүн ёо, энэ зүүн савалт бол бүр орсон бол. Ай баруун. Ийм аим хүчтэй. За ерөөсөө солонгос залууд энэ зүүн басаар нартаа манархсан. Ерөөсөө цохилт болох маш хүчтэй баруун. За энэ бүр үнэхээр эвгүүцсэн. Ерөөсөө эхний 1 минутанд л юм болж ин. Энэ савсан зүүн орсон бол бас л ингээл бүх цогцолт нь хүчтэй ороод байгаа маа. Ямар ч боломжгүй. За одоо ингээд үхлийн цогцолтыг хийж байгаа юм да. Тэгээ баруун бэнг. Энэ сүүлийн 2 цогцолт бол бүр бас л нэрээ шүүгч очоод салахын завдлаг бол гар нь очоод. Гэтэ нөгөө шүүгч салах хүртэл бол бүх зүйлийг л хийх ёстой л доо тий. Гэхдээ зүүн цохилт бол угаасаа бүх зүйл дууссан гэдгийг бол харуулсан шүү дээ. Тэр нүүрний хувирлаас нь. Солонгос залуусын царай үнэхээр урваасан. Одоо хожигдож ихсэн баг нь. За хариуцлага алтлаа гэж үйлж байна. Одоо яахалтай үлээд энэ чинь. За энэ хардаа зүүн цохилт унгаасан. Энэ нэмсэн цохилт орсон бол нэрээ. За энэ хардаа царайнаас шууд харагдсан. Баруун. Энэ цохилт баг. За энэ бүх цохилтыг энэ цохилт бүгдийг шийдсэн. Энэ сүүлийн баруун цохилт бол миний бодлоор илүү байсан. Алитийн тулаан дууссан байсан. Яа. За ингээд аваргын одоо бүх хэдэн мянган хөгжөөн дэмжигчдийн нүдэн дээр цохол унгаачлаа. За одоо сайхан хүндлэл үзүүлээд ордны уур амьсгалыг сайхан зөөлөллөө. За зилэм ингээ багийн хожлын харьцааг 2-1 болгож бүгднгийнхэн сэтгэлийг суг дэшин татсан. Би өмнө тоглохдоо хэлсэн шүү дээ. Би ганц барилддаг төрлийн хүн биш шүү. Босоо тоглолт тоглоно тэгээд хүн болгоно надад итгэхгүй барилддаг гэдээсэн. Тэгэхээр үзүүллээ, харууллаа. Тэгээд манай өрсөлдөгч дэндүү сайн тамирчин байсан мэдж байгаа. Гэхдээ нас нь арай
жоохон байна. Өшөө хичээгээрээ чи UFC аврагуулж чадна гэж хэлмээр өрсөлдөгчдөө сайн чанд. Маш их сэтгэл хөдлөж байна. Бид нэр манай Монголын баг те мини гейм дээр ялагдсан. Тэгээ тэн дээр би хэлсэн шүү дээ. Монголчууд бид нэр ялнаа гэдэг. Энд яах гэж ирлээ бид нэр ялагдах гэж ирээгүй байхгүй юу? Тэм учраас заавал ялнаа. Асуудалгүй. Солонгосын хөгжөөд дэмжигчд те би солонгосчдыг маш баймар хөдөлмөрч ард түмэн гэж боддог. Тэгээд ийм хөдөлмөрч ард түмэн намайг дэмжиж байгаад чи сэтгэлээсээ баярлалаа. I love you Korea. За Oki MMA суугаас задлж буй гинтийн бэлэг бол суугийн брэнд хамгийн анхны малгайтай цамц худалдаанд тун удахгүй гарахаар бэлтгэл ажил хийгдэж байна залуусаа. Материал өнгө бүгд эцэслэгдсэн. Эхний дээж хүлээж аваад өөрөө хэрэглээд үзэхэд сэтгэл ханамж 100%. Oversized буюу одоо жинхэнэ тренд болсон загвар түгээмэл байдаг 5 төрлийн сайз бүхий дэлгэцээр харагдаж байгаа өнгөний сонголттойгоор ингэр дээрээ мэдээж суугийн Oki MMA логог жижиг хэмжээтэй байрлуулж ард талдаа limited edition буюу хязгаарлагдмал гэдэг нь харагдаж байгаа. Цамц ердөө 100хан ширхэг худалдаанд гараад дуусна. Та бүхэн Монгол дахь хамгийн иршүүд дулааны спортын брэнд цамцыг сонирхож байвал өөрийн резюмерийг бичээд сонирхож байна гэсэн комент үлдээгээрэй. Чөлөөт стилерч тэр бэлтгэлтч тэр өмсгөд тун тохиромжтой орчин үеийн загварлаг бүтээгдэхүүн гэдгийг хэлэхдээ үнэхээр таатай байна. Тун удахгүй өмсгөд ямар галзуу харагддаг талаар дахин бичлэгтээ тусах болно. За ингээд бичлэгтээ буцаад оръё. Йоо, дараагийн тулаан 70 кг жингийн төлөөх өрсөлдөөн Монгол улсын тулаанч Ган Төмөр. За, ялагдaltaгүй яваа undefeated залуу. За өмнөх тулаанд та бүхэн санаж байгаа бол Хятад улсын тулаанч Өвөр Монгол залууг бол 3 үеийн турш үнэхээр техникийн илт давуугаар илүүрхэж данган ялалт Монгол улсад авчирсан. За түүний өрсөлдөгч Young Boss гэж Солонгос улсын за үнэхээр чанга залуу байгаа. Энэ тулаан дээр бол би үнэхээр санаа зовж исэн. За яагаад вэ гэхээр за энэ Young Boss гэдэг залуу 9 ялалт 1 ялагдал. За дээрэс нь за түүний хөвтэй барилдаан бол хамаагүй өөр төвшнийх бүр солонгостооч тэгж үнэлэгддэг. За манай Ган Төмөр маань бас хөвтэй барилдаанч. За өмнөх нөгөө мини гейм дээр солонгос босс маань хэлжсэн шүү дээ. За Ган Төмөр бол хөвтэй барилдаанч өөрийнхөө багшийг ялж энэ тэмцээнд сонгож шалгаруулалтаар орж ирсэн. За харин түүний эсрэг бол одоо энэ Young Boss барилдааны одоо энэ take down-ы контрол болон одоо дефенс хамгаалалт бол Black Combat холбоотой тэргүүлдэг ийм залуу байгаа. Миний хувьд бол маш сонирхолтой санагдаж байгаа гэсэн яг ярилцлагыг бол хийж исэн. За тулаан руугаа оръё. За эхний үед хоёр залуу маань нөгөө хин барилдаанчаа мэдчихсэн болохоор яг босоо байдлаас BB-гээ тандаж явж байгаад Young Boss за манай Монгол залууг бол унгаага доороо оруулчихсан. За харин Ган Төмөр яг доороо орсон байрлалаасаа ингээд орооцолдоод одоо могоошиг орооцолдоод ингээд солонгос залууг ямар ч одоо үйлдэл хийлгэж болохооргүй байдалтай хамгаалтын байрлалыг бол авцсан. За энэ байрлал бол нэлээд удаан үргэлжилсэн. За ингэж явсаар байгаа нэгдүгээр үе бол дууссан. Хинэнч оноо аваагүй гэж бол би үзсэн. Яагаад вэ гэхээр солонгос залуу давуу байрлалын хувьд бол байсан. Гэхдээ тэр байрлалыг бол ашиглаж чадаагүй. Ган Төмөр бол маш амжилттай нэг үе хамгаасан. За тэгээд барилдаанаар илүү гэдгээ бол баг зэрэг мэдэрсэн л дээ солонгос залуу. За тэгээд яг тэр илүү зүйлээ үргэлжлүүлэх гээд Ган Төмрийг бол шууд торонч шахаад унгаагаад яг л нөгөө хөвтэй барилдаанч супер одуудыг хийдэг техникүүдийг бол ямар ч алдаа мадаггүй бүгдийг нь хийж гүйцэтгэж илээ. За энэ барилдаг хүний хувьд бол энэ арын байрлалыг алдна гэдэг бол аимшигтай том золиос. Энэ байрлалаас бол тэд нэр юуг л бол юуг хийж болдог. За ингээд гарын гурвалжин болт руу шилжчихсэн. За ингээд биерээ цаана гарцсан бол тулаан маш хэцүү байдалд орох байсан. Гэхдээ тийм зүйл болоогүй ингээд дээр нь гараад тохооны байрлалыг явуулсан. Энэ ингээд солонгос залуу манай хүний хөлийг ингээд торон тулахгүйгээ буулгуулад байгаа байхгүй. Ийм юм байж болохгүй шүү дээ. Энд чинь зүгээр учиргүй за энэ хартаа ингээд хүзүүний боолт алдсан. Маш гүнзгий орсон. Яа ингээд бүх зүйл дуусчлаа л гэж харсан ёо энэ хартаа маш гүнзгий орсон. Эндээс бол жоохон амьсгаа дутуу хахад хүн ухаан алдсан шүү дээ. Тэгээ манай нэг үнэхээр уян тулдаа ингээд хажуу дэшээ эргээд тулаан бол бас боолт бол бас гүйцэд ороогүй л дээ. Маш уян үнэхээр галзуу. За энэ солонгос залуу бол нөгөө энэ жиндээ нөгөө мөч урттай болохоор гарын боолт энэ хөлөөрөө түүгчих мөч бол зүгээр асуудалгүй байгаамаа.
зүгээр л энгийн өдөр болгон хийдэг зүйлэл хийж байгаа юм шиг гүйцэтгэл тулааны ур чадвар бол үнэхээр өөр түвшинд бол байсан. За эндээс бол би юуг харж мэдэрчээсэн бэ гэхээр манай ган төмөр ямар их төвчээрийг гаргаж байна гэдгийг бол харсан. За нөгөө хэцүү байрлалаас бол мултарсан. Солонгос залуу маань нийт 9 тулааныхаа 9 ялалтынхаа 3-ыг нь өчөлт болтоор ялж исэн ийм залуу. За яг энэ байрлалаас манай ган төмөр эргэж тохиолдож байгаа дахиад ардаа алдсан. Тэр баг зэрэг алдааг бол солонгос залуу маш сайн ашиглаж илээ. За одоо ингээд хардаа торон тулаад ингээд барилдаад босоход бол асуудалгүй байхгүй юу? Торонд хүрүүгүй юу ингээд хүлийн болиулаад чи ямар гараар атхаад байгаа шүү дээ. Тэрийг хардаа ийм юм байж уул нь болмооргүй энэ Black Combat-ийн дөрөмд одоо ингээд торонд тулж болтгүй юм байна. За тэгсэн ч гэсэн манай хүн 2 дугаар үед энэ өвдгийг хардаа бас л байрлалыг маш сайн мэдэрч байгаа шүү. За ингээд ямар ч хэлсэн солонгос залуу маань өөрийнхөө ашигтай байрлалыг аваад ирсэн ч ган төмөр маань доороос хамгаалтыг бол дайжгүй төвшөнд хийгээд байсан. 2 дугаар үеийг бол алдсан. Яа харахгүй солонгос залуу илүү байсан. За 3 дугаар үеийн ихэнх хэсэгт бол ган төмөр оноо алдсан гэдгээ бол мэдсэн л дээ. За тийм дэш тэр ихний 3 дугаар үеийн ихний хэдэн минутанд бол маш сайн довтлогоонуудыг бол угсрааж хийж исэн. За үнэхээр ядарсан л та 2 дугаар үед 2 одоо бүтэн ноол болцсон орооцолтсон. Доор нь байсан болохоор булчин зуурж байгаа яа харахгүй. Гисэн хэдий чи маш их төвчээр гаргасан энэ гизний өшөөл гоё орсон. Тас хэл орсон. Баруун зуу ухсраа бас гоё ороод байгаа. Гэхдээ та бүхэн солонгосын залууг харж байгаа бол маш юм тайван ингээд биеийн сул ингээд ерөөсөө цохилтын дагуулал гаргаад үнэхээр туршлагатай залуу гэдэг нь бол цохилтыг хааж байгаа, хамгаалж байгаа байрлалаас бүгднгээс нь харагдчихлээ. За ган төмөр маань нэг жоохон өсөрж ирчүүч авч байгаа л уулна. Хид хид цохилтуудыг янзын гоё оруулсан. Энэ эргэлтэй цохилтыг хардаа. За яг нөгөө цохилт алдаад ирэнгүүтээ солонгос залуу маань тэрийг мэдрээд дахиад хилэнчний байрлал руу шилжчихсэн. За тэгээд ард нь гарсан. Энэ ард нь гарсан байрлалыг уулна эргэж гоё хамгаалсан боловч дахиад доор нь орсон. Аргагүй барилдааны түвшин бол энэ дээр харагдчихжээ л дээ. За ингээ 3 дугаар үеийн тулаан бас л хоёртой харьцангуй ойролцоо байдлаар өрнж явсан. Барилдааны ур чадвараар ард нь гараад солонгос залуу бол бүх дамгааллыг аваад л явуулсан. Оноогоо маш сайн авч явж исэн. Гэхдээ бол яг шийдэлтэй зүйлүүдийг бол ган төмөр бүгдийг нь хамгаалаад явуулсан. За өөр тулаанч байсан бол ерөнхийдөө тун хэцүүтгэр за ган төмөр уян тултаа энэ олон боолтны байрлалуудаас бүгднгээс нь амжилтаа мултарч гараадсан. Тэр та бүхэн хөлийн түгжээ энэ гарын боолт энтрийг харж байгаа бол энэ бол бүр аль хэдийн дуусгацсан газар шүү дээ. Тэгэд бол манай залуу бол үнэхээр сайн байжгаад энэ айгүй байрлал алдчихсан яар та. Энэ бүр амар өвдөн шүү дээ бүр ингээд. Яг ингэж ялсан ялтууд UFC дээр хит байдаг. За гэтэл энийг бас л гүрийгээл гараад ирсэн. Энэ асар их төвчээрээ би бүр ган төмрийг хараад бүр багийнхаа төлөө ямар их хичээж байгааг бол мэдэрсэн. Одоо зарим нэг хүмүүс бол ган төмрийг шүүмжлэх байх. Гэхдээ энэ солонгос залуу чинь өөрөө маш сайн залуу байхгүй юу? Энэ залуугийн тулааныг ингэж харагдуултал ган төмөр тулалдж чинь гэдэг бол ган төмрийн ур чадвар бас үнэхээр өөр түвшинд байгаа гэсэн үг. За ямар ч хэлсэн ингэж явсаар гад 3 үеийг дуусгасан. За солонгос залуус бол бүгдээрээ өөрсдөө ялалт авснаа бол мэдэрсэн. За ингээд 2 багийн хожлын харьцаа 2-2 болж тэнцэж байна залуусаа. Хамгийн ихний нэг болт маань бэлэн зузаан болохоор гараа хатаж байсан. Тэгээ тэрээс өөр ингээд бүх тамираа ингээд хамгийн ихний болтоо маш цаа. Тэгээ тэрээс өөр маш зураг тавьчихсан. Би Монголын багийнхаа хамгийн муу тамирч байгаа. Тэгээ надаас бас бүгдээрээ сайн. Тийм болохоор чаднаа дотор. Тийм биш шүү ган төмрөө. Чи бол Монголын багийн маш чухал гишүүдийн нэг. Чи сонгож шалгаруулалт алхам бүх зүйлүүдийг яг л давж энэ төвшөнд гарч ирсэн. Өөрийгөө битээ ингэж дутуу үнлээрээ чи бол сайн тулаанч. За ингээд хэдүүлээ хүнд чингийн дараагийн тулаан руу оръё. За сонгож шалгаруулалтгүйгээр Монголоос гарч ирсэн Монгол шилийн сайр Үнхүүгийн эсрэг Жун Сэён гэж
Өмнө нь 77 кг-ийн тулдаг байжгаад жингээ нэмээд хүнд рүү орсон ийм залуу байгаа. За тулааны мэргэжлийн тулааны рекорд бол 5 ялалт байгуулсан. 4 тулаанд ялагдуулсан ийм залуу. За 5 ялалтынхаа 2 тулааныг өчил болтоор бол авч исэн ийм залуу. За манай үнэхүү бол мэргэжлийн анхны тулаанаа сая хятад улстай хийсэн. За гайхалтай тулаан байсан. Эхний үед маш гайхалтай тулаан үзүүлж байгаад баг зэрэг ядарсан. За гисэн идэж үнэхүүгийн тулаан үнэхээр үзүүштэй ганган байсан гэж би бол боддог. За энэ тулаан дээр бол үнэхүү маш өөр төвшөнд болоод ороод ирсэн. Бүр үнэхээр тис өөрхөн болоод ороод ирсэн. Түүний тулааныхаа турш хүчээ хуваарлж байгаа энэ довтолж байгаа хэсгүүд бүр хамаагүй өөр болчихсон байсан. Бүр гайхалтай. За ямар ч хэлсэн солонгосчуудын хүлээж байсан хүнд жингийн залуу ямар хөө гүйцэтгэлтэй тулдахыг хэдүүлээ одоо хамтдаа харцгаая. За үнэхүү бол өмнө нөгөө хятад залуутай 3 үеийн турш бол үдцсэн шүү дээ. 3 үе хүчээр хуваарлахгүй тулдвал ямар хэцүү байдгийг бол мэдэрсэн. Саяны та 100 гарын цогцолтойг харсан уу? Таас гэл орсон. Амар орсон. За энэ 100 гарын цогцолт ерөнхийдөө тун эвгүүтүүлсэн. За ингээл хараад хойшлол ямар ухаантад баруун тас гэл явсан. Мэдэрсэн. Орсныг мэдэрсэн. За та бүхэн харж байгаа бол солонгос залуугийн маань зүүн нүд ингээд хавдаад эхэлж байгааз. Ондоогоо л түрүүний цохилсон зүүн цохилт бол энэ давт шулуун зүү ямар орчвоо. Яг л нүдэн дээр орсон. Яг нөгөө хавдчихсэн нүдэн дээр дахиад орохоор ингээд бүр нэг нүд нь харахгүй болчихор эн чи одоо яах юм болж байна энэ том аратны урдаас чинь. За ямар ч гэсэн нөгөө багийн тулаан, усын тулаан болохоор ингээ яах аргагүй л одоо дайраад тахаас өөр ямар ч аргагүй. За яг эхний үеийн хагасаас эхлээд солонгос залуу маань угаасаа үнэхээр болохгүй байгаа гэдгээ мэдэрсэн л дээ ингээ учраа болох байсан бүр ингээ нүд нь хаагдсан дээрээс нэмэгдээд. За үнэхүү бас өөрийгөө бол мэдэрсэн. Хамаагүй илүү байгаагаа мэдэрсэн харин эндээс алдаа гаргаж энэ гоё дамгаа байдлаар алдаж болохгүй. Хэдийчний байрал руу орсон. Угаасаа хүч чадал борийн хувьд бол Монгол тулаанч хамаагүй илүү тодорхой. Та бүхэн солонгос тулаанчийг харж байгаа бол ингээ масс ихтэй. Ерөнхийдөө нөгөө хүнд жингийн тулаанч чинь ингээд булчингийнхаа массаар л 100 кг орчим байдаг шүү дээ. Тэгэхэд ийм масс ихтэй. Гэхдээ масс ихтэй тулаанчид маань бас цоцохгүй тал байдаг. Хүлийн ажиллагаа энэ төр үнэхүүгийнх бол сайн болжээ бүр үнэхээр ямар ч алдаа гарахгүй. Энэ зүүн өшгөлт бас л байгаа онсон бол унгахаар биш үү? Бас солонгос залуу сайн мэдэрч байна. Энэ бол нөгөө багийн хариуцлагатай тулаан болохоор одоо байгаа бүх зүйлээ шавхаас өөр аргагүй л дээ. За эхний үед ерөнхийдөө үнэхүүгийн бүх довтлохон, бүх цохилт, бүх хатгалтууд байгаа онж исэн. Солонгос залуугийн нүүрний баруун хэсгийг бол нийлэхүүд нь тагалсан. Угсараас өвдөг, нэрөө орсон бол бас л хүнд очихор байлаа. За ингээд сүүлийн 10 секунд. За үнэхүүгийн мөч бие нуруу ер нь хамаагүй өндөр уртайгаа болохоор цохилт болох нь бас байгаа оноход хэрэг болж байгаа хаа. За та бүхэндээ дахиад нэг сануулхад Yagi компани бүтээгдэхүүн тулаачдын хязгаардагдмал цуглуулгын картыг захиалах eBay холбоос description бас комент хэсэгт дэлгэрэнгүй тайлбартаа байрсан байгаа. Монголоос авахар сонирхож байгаа залуус маань нэмэх нэг гэж комент хэсэгт үлдээгээрэй. Картын дотроос та бүхэн тэмцээнийг өөрийн биеэр үзэх тасалбар хожих боломжтой гэдгийг дахиад хэлье. Баярлалаа залуусаа. За 2 дугаар үе ихсэн. Манай солонгос тулаач маань нэг нүд нь хаагдсан. За үнэхүү маань 2 дугаар үед ямар дахиад ирч хүчтэй сэргэлттэй орж иж байгааг та бүхэн харж байгаа бох. Бэлтгэл бол тусны шинж. Бүх зүйл нь таарсны шинж. За ингэж харж байгаа л оновчтой цаг үед нэг л зөкөөд хараад байна манай. За энэ баруун манарсан. Зүг ингээд дуусч байгаа маа. За солонгос тулаач маань уул нь баруун цохилт авч манарж унаад шууд толгоогоо дараа доош хөвцсөн бол тэр зүүн хөлийг авахгүй ах боломж байлаа. Гэхдээ одоо нөгөө тухайн манарсан үед ч одоо шийдвэр гаргах чадвар бол хэд дахин буурцсан. Тэгээ дээрэс нь арай л хоцроод босчлоо л доо. Одоо харъя.
Баруун энэ ингээ манараад унгаасан. Энэ нарда жоохон хүлээцэн. Бэн. Йоо, яг хүлийн нөгөө подемны яс яг нүдэн дээр таарсан. Нарда. Тас. Яа. Түрүү нэгдүгээр үед баруун нүдэн таглагдсан байсан. Одоо ингээд зүүн нүд шанааны хэсэг. Йоо. Янз бүрийн яс басан цөмөрөөг л угаасаа бурхан байна. Үнэхээр шал өөр энэ харта царайнд бүр танигдах ярахгүй болсон. Үнэхээр бас Солонгос залуу хүндэлж байна. Төрөлцөн ирсэн бүх монголчуудаа баярлаа. За Солонгосын фэнүүдтэй мөн маш их баярлж байгаа шүү гэж хэлмээр байна. За хятадын өмнө тоглохын өмнө миний хизээч амьдралдаа мэдэрч байгаагүй мэдрэмж байсан. Энэхүү мэрэгжлийн холбогдлооны тэмцээнд орсноор маш их зүйлийг суралцах хэрэгтэй байна. Илүү сайн хөдөлмөрлөж хүн хожих юм байна гэж бодсон утсан дээрс чин үнчээр бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Бид нэр ажиллаа хийх гэж ирсэн. Тэгээ ажиллаа тулд хийгээрээ миний залуучууд чадна гэж хэлж байна. 좋습니다. 승리하신 무칼리 선수께 큰 박수 부탁드리겠습니다. 네, 정말 많이 Маш их зүйлийг суулж байна. Мэдэрч яг шинэ өнгөрч бүх зүйлийг багаас нь доош нь гэж хэлж байгаа учраас багаар ахиж байгаа. Тийм болохоор одоо өмнөх шатнаасаа мэдээж муу хүн байхгүй дараагийн шатнаар ч гэсэндээ би илүү сайн байхыг хичээх болно. За, дунд жингийн тулаан Чансааны 3 эсрэг Чансааны 14-т бичигдэж байгаа Монгол тулаач ган тулга. За, энэ Солонгос залуу Фламинго гэдэг очтой Парк Жун Мин гэдэг маш туршлагатай залуу байгаа. 8 ялалт, 2 ялагдaltaй. За 8 ялалтынхаа 5 тулааныг тэр нийтгүүр үед дуусгасан. 3 тулааныг боолтоор. Тэгэхээр энэ гүйцэтгэлээс л түүний Чансааг бол ойлгож харж болно. Нүдний харц бол бүр ёо. Өрсөлдөгчийн одоо бүх сүнсийг сороод авчдаг. За гант тулга маань нэлээд сандарсан байна. Гант тулгын маань бол Black Cup-д орж ирснээс хойш хийж байгаа хамгийн ихний тулаан. Яг гэвэл сонгон шалгаруулалтаас хойш Хятад улстай таарсан. Хятад улстай таарад өрсөлдөгч нь гэмтээд солигдсон өрсөлдөгч нь допингийн шинжилгээнд бүдрээд гант тулга маань ялалтыг шууд гоц мөргөж авсан. За энэ ингээд одоо хийж байгаа анхны тулаан. За анхны тулаан дээр өрсөлдөгч нь бүр маш чанга залуу гараад ирсэн. За гант тулгын хувьд бол тактикийг бол маш сайн барьж авсан. Мэдээж Фламинго гэдэг залуутай бол босоогоос цохилцоод бол ямар ч хэрэггүй. Өөрөө нөгөө гант тулгач чинь жижигцүү суурьтай болохоор яг тэр давуу байдлаараа л зуралцаад явсан нь бол тэр гант тулгад бол 100% ялах боломж байгаа. За Фламинго бол яг өөрийнхөө жингийн маш хүнд өрсөлдөгчдийн нэг үнэхээр чансаа өндөртэй тулаанч. Өмнө манай бүрэн зөрөгтэй тулалдж ийсэн. Ийм тулаанч бүрэн зөрөг аврах бол ялж ийсэн. За ингээ эхнээсээ ард нь гар явсан. Маш гайхалтай байрлалыг бол авсан. За яг энэ Фламинго ч нөгөө эвгүй харцаараа Евраз залуугийн trash talk дээрээс юу ч ярихгүй нүдрэн ширцээр байгаад яг тулаан дээр яа энэ тохооч нар да. Яг тулаан дээр ганцхан өшгөлтөд унгаацсан штэ. Тун эвгүй залуу. Ерөөсөө зайнт нь орж болохгүй. Тэгэл шахаал яваад хэрэгтэй. За харт нь гарсан. Одоо унгаагаал манай хүн болтны барьцруул шилж арга байвал болно. Тэгээ аргагүй том байл та хамаагүй. Ингээ харахад Фламинго бол жингээ маш сайн тавьсан байна. Одоо баг 80 энэ баг 90 100 муута килограмтай орж ирж байгаа байхгүй. Нэлээд том харагдчихна. За. Эй баруун. Орсон 100 унгаасан, давцсан. Дахиад унсан. За гант тулгын үед байрлал тун хэцүүцсэн. Сэрэг хэрэгтэй байна. Сэрэг хэрэгтэй байна. Хүү. Наарда өрсөлдөгч нь манарцсан болохоор бүр наарда хүүхд цаас шиг аваа шидчихлээ. Үнэхээр тухтаа үзэж байна л да одоо. За эргэсэн. Хүлт байрц авах ямар нэг арга байна уу? Яа, үнэхээр эвгүүцсэн. За яаж ч мүч бас нэлээд урттай маань наарда. Баруун гарын цохилт яг нүдэн дээр очиод байна. Гант тулгын үед тун байдал хэцүүцсэн. Яаж яж хагаад эндээс л гарах хэрэгтэй байна. За эргэсэн. Болж байна. Энэ нөгөө нэгдүгээр үед хоёулаа ядралтгүй болохоор Фламинго бүр маш сайн ажиллаад байна. Ард нь гарсан.
За үндсэн байрлал авсан. Эн чинь 4 тулааныг хүн цохилтоор ялчаад 3 тулааныг боолтоор хүзүү онгохыг хүлээж байгаа. Авцсан. Гүнзгий авсан. Яа бүр масаараа дарцсан. За ер нь байдал хэцүүцээ юм. Яа манай хүн үзээд энэ. За ухаалтсан. Боловс. За арайч ухаан алдаагүй юм байна. Яа. За энэ солонгосчууд бүр маш их баярлж байна. Хойшлын тоо тэнцсэн. Багийн хойшлын тоо 3-3 боллоо. За ганц тулган маань бүр чадах бүх зүйлээ хийлээ л гэж би харлаа. Хэцүүлтэй энэ яг тулааныг ингээд энэ баруун орсон нэмээд зүүн шулуун унгаасан. Дахиад зүүн нэмсэн энэ бүр ингээд нэгэн хувь зайг шийдлээ л дээ энэ тулааны. Хэцүүлтэй яг ингээд торон дотор нөгөө яг энэ тулаанчтай мэдрээд байгаа тохиолдол маш хэцүү. Зүгээр харж байгаа энгийн хүнд бол олигтой юм хийхгүй байна гэж харж байгаа. Энэ асар их тэмцлээ. Аргагүй болсонгүй. За хойшлын харьцаа 3-3. Одоо нэг тулаа үлдсэн. Яа энэ угаасаа хүнд гараа. Үнэхээр хүнд гар. За багийнхнаас уучлалт гуйж байна. Зүгээрээ гамталгаа. Ямар ч асуудалгүй ард нь бат итгэлт гэж жинхэнэ галзуу залуу бий. За ингээд сүүлийн тулаан 61 кг жинхэнэ тулаан. Гэхдээ одоо catch weight буюу жингээ тохируулж тулалдж байгаа. Ягаад гэвэл бат итгэлтийн өрсөлдөгч ерөөсө тулаанаас 2-3 хоногийн өмнө гимтсэн. За тэгээд түүний өрсөлдөгч маш одоо богино хугацаанд солигдож Big Mount Dong Gyu Kim гэдэг солонгос залуу орж ирсэн. Энэ залуу өөрөө миний одоо үнэлж байгаагаар өмнөх өрсөлдөгчөөс нь илүү чангараад ороод ирсэн. Гэхдээ маш богино хугацаанд дуудлага авч орж ирсэн. За тэгэхээр бэлтгэл арай бага бах магадлалтай. Гэхдээ тулааны рекорд гүйцэтгэлээс харахад үнэхээр сайн залуу. 10 ялалт 7 ялагдaltaй. За 7 ялалтынхаа 10 ялалтынхаа 6 ялалтыг хүн цохилтоор нэг ялалтыг өчөлт болтоор авч ирсэн. Ийм одоо туршлагатай залуу. Хэвтээ тулаан маш сайн. За манай бат итгэлтийн хувьд гэх юм бол өмнөх тулаанда хятад улсын тулаанчийг шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан. За нийт тулааны рекорд гэх юм бол 4 ялалт 1 ялагдал гэсэн үзүүлэлтээр орж ирсэн. За энэ хардаа хөлтөн суугаад унгаасан. За энэ хардаа яг л дөрөм ёсоор нөгөө хэвтэ байрал руу шилжүүлж байна. За бат итгэлтийн маань өмнөх өрсөлдөгч бол нэг тийм барилдаа хийгээд идэггүй залуу байсан. Босоогоос цохилчдаг хөлийн өшгөлт сайтай Park Seon Jung 7 ялалт 6 ялагдал нэг тэнцээ гэсэн ийм уур чадвартай залуу байсан. За өмнөх тулаан бол хэрвээ бат итгэлт одоо өмнөх өрсөлдөгчтэйгээ тулсан бол босоогоос галзуу тулаан өрнөхөөр бол тийм таамаг харагдчихсэн. Гэхдээ за энэ Big Mount гэдэг залуу маань богино дуудлагаар орж ирсэн хэвтэ барилдаан сайтай. Бат итгэлтийн маань нэг барилдаа хийдэг бол мэдээд судалчихсан байгаа. Учир нь Евро Оз багтай Солонгос улс одоо тулааны их үед Солонгос улсынхаа багийг энэ Big Mount гэдэг залуу бол өөрөө дасгалжуулж бас хэвтэ барилдааны бэлтгэлийг нь хангаж исэн. За ингээд ард нь гарсан. Яа энэ гоё молторсон та. За бат итгэлт маань одоо л энэ дээр өстой ганга ажиллагаануудыг хийн шүү дээ. За хоёр тулаанч маань олон насны зөрүүтэй. Бат итгэлт маань 2001 онд төрсэн залуу авьяаслаг тулаанч. Баруун зугсраа ямар гоё явж байна. За энэ хоёрыг харж байгаа бол ерөөсөө яг л хурдлуулсан бичлэг шиг л яарта тун хурдтай. Нэгдүгээр үед арай л их ирч хүч гаргаад байна уу гэмээр л. Энэ Big Mount гэдэг залуу яг хэдхэн хоногийн өмнө тулааны энэ short notice аваад орж ирсэн гэхэд бол түүний бэлтгэл бие хаа энэ бол бас л ер нь байлдааны бэлэн байдал байнга байж идэг залуу байгаа байхгүй. Бат итгэлт маань нөгөө өмнөх өрсөлдөгчтэй тааруулж бэлтгэлээ хийж исэн болохоор одоо өрсөлдөгч солигдсон болохоор бас баг зэрэг эвгүй байгаа. Гэсэн ч гэсэн одоо
бэлдсэн юм ал хийн. Ай баруун зүүн ямар гоё явж байна. За хөл рүү дайрсан. За ерөнхийдөө бол барилдаа нэг гоё мэдрээд эхэлчлээ. Гоё хамгаалт. Ай! Ямар ханган тохоо явж байна. Джон Джонсын тохоо явж байгаа чинь. За яг 61 кг жиндээ бол бат итгэлтийн нурууны өндөр гарын алдны урт бол галзуу урттай ордог. Тэгэхээр өрсөлдөгч бол онж цохиход бол бас том боломжийн. За хөвтэй барилдаанд бол ард нь гарчхад бол анган өчөлт болтуудыг хийхэд бол бас өөрт нь хялбар байж магадгүй. Гэхдээ манай бат итгэлт ерөнхийдөө босоос өөртэй. Богино хэмжээний одоо энэ бокс сайтай. За хаста нэгдүгээр үед яй нарта баруун зүүн гиз янз явж байна. Хөмсөг задарсан байна. Big Mountain. Зүүн шулуун янз. Улангаас л одоо хоёр багч хэвээр хоолоогоос өтлө орилж байгаа л да энэ нөгөө сүүлийн шийдвэрлэх тулаан учраас. Ай зүүн. Богино занд энэ хоёр айгу ноцтой товхоонуудыг хийж шүү. Эй! Орсон. Ай гиз рүү орж байгаа цогцолтууд ямар гоё байна. За ер нь бол яг болоод байна. Бат итгэлтийн маань хувьд бол яа энэ нарта солонгосчууд бүр байдгаараа дэмжиж байна. Хоёрдугаар үе. Ай баруун зүүн бас л манай хүн бол ерөөсө ядраагүй байна. Шахаад л яваад байна. За бат итгэлтийн маань хувьд бол барилдааныг нь бол туун гой хамгаалаад мэдрээд хэлсэн. Угаасаа газарт унаад бол ашиггүй. Согоос чаддаг юмараа л явж исэн тэр. Яй. Тас л гэдэг. За солонгос энэ залууг бол маш их хүндэх хэрэгтэй. Чин 2 хоногийн өмнө энэ залуу одоо нүд рүү гараа ичлээ. За тулааны явцд бол ингээд нүд рүү хатах санамсаргүйгээр тохиолдол баггүй тохиолддог. Энэ санаатай үйлдэл биш. За сэргэлт аваад буцаад ирсэн. За солонгос залууг бол хүндэх хэрэгтэй. 2 хоногийн өмнө шорт нотис аваад орж ирж гин гэдэг бол гидсний өшгөлт ямар гоё орвоо. Нарт машин ч да оройс. Сая орсон. Бат итгэлтийн цохолтууд бүгд ороод байна тохоо шүү. Иргсэн цохолт ямар гоё орж байна. Нарт ойрын зэ бокс л өстой янз яваад байна. Тас. Ямар гоё орж байна. Ингээд цогж байгаа л нэг нь унах үү дээ. Яй өвдөг орсон. Яг тэр бие хилэмжээс нь харагдсан өвдөг бол орсон. За яста гиз рүү ороод унсан. За давцсан тохоо явсан. Зүүн тохоо шуу явж байна. Нөгөө хортой цохолтууд. Баруун. За яста энэ ч нөгөө дух мухны ясагч та жинхэнэ. Багартаа алтлаа. Эргээ гараад ирсэн. Ямар гоё гарч ирвэ. Ямар гоё мэдрвэ. Йоо. Улаан баргал дуусчихлоо. Энэ тохоо гал гаргаж байна. Аргагүй нөгөө базер шот гэдэг шиг аргагүй сүүлийн тулаан болохоор байгаа бүгдийг шавхч л та хоёлаа. За босгоо дууд чинь босгож ирж байгаа. Ойрын зам бокс ёстой гоё яваад байна. Бүх зүйл нь яг л зохион таарад байна бат итгэлтэй өв. Яг энэ химнэлэл барай явах хэрэгтэй. Барилдааны хамгаалал. Энэ тохол очоод байгаа юм да. Аста тасархаа. Ямар гоё сэтгэж байна. Дулааны IQ бол бас л тулцсан ажиллаж шүү. Солонгос залуу бол ийм тохоо ирнэ гэж бол ерөөсө хүлээгээгүй. Энэ ерөөсө төсөөлөөчгүй. Унгаах орлого хийгээд дими. Яг болж байгаа юм аа л үргэлжлүүлээ яваад байсан тэр. Явчлаа. Ардаа алчихгүй дээ одоо. Хоёлаа ятарсан байгаа. Сая хоёр ардаа алдчихлаа.
Одоо өстой амьдрал доолцсон гант боломж гэдэг энэ Солонгос тамирчин сүүлийн бууга тавьж магадгүй шүү. Амраад байна. Амархаас өмнө л эргэх хэрэгтэй байна да. За энэ барилтаа за үе дууссан. Йоо. Ямар эвгүй юм хийчихвэ. 3 дахь үе. За өстой хин залбирж байгаа баха. За залбирж ин хардаа. Тэтгэлтийн гарын урт бол бас илт харагч шүү. Гоё яваад байна. Ай. Энэ цохилтууд уртаа яваад байна. За хоёулаа маш их ядарсан. За дээрэс нь ай гизэнд орсон. Мэдэрсэн. Гиз рүү ороод байна. Гэхдээ Солонгос тамирчин ямар сайн байна энэ. Энэ хүн цохилтуудыг ингээд шингээгээд шүү. Үнэхээр галзуу байна. Ай! Зүү ямар гоё орвоо. Тасгал орлоо. За яач вэ? Шүднийх нь хамгаалт тунчиж. За буцаад орсон. Болоод байна. Үнэхээр гоё болоод байна. Маш сайн байна. Бат итгэлт өрхөөр. Эй, гизэнд очсон. Суулгандаа энэ баруун гиз толгоолыг яваад байна манай хүн. Эй, хөлрөө орж ин хардаа. Бити унаараа. Зүв хөлөө гоё том алцаагаад. Эй, илүү байна. Манай хүний аргагүй л дээ. Манай хүн бол бэлтгэсэн байгаа урт хугацаанд. Солонгос залуу маань саяхан орж ирсэн. Жохо ядралттай л байгаа л та. Ямар ч гэсэн тулааныг ингэж үзүүлж байгаа талархаж байна. Яа, за бүр аргагүй унлаа. Бүр гуйваад эхэллээ. Дээрээс нь ингээ зүгээр амраахгүй байна. Амьсгаа авах завшаа өгөхгүй байна. За хүлтэл орох байхдаа одоо өөр бүр унлаа. Тэр бүр цээжинд нь амьсгаа багтахгүй болоод ирлээ. Баруун яа өвдөг. Яа баруун давтцаа дуусч байгаа биш үү? Йоо. Дөрөв. За Бакабатын босс маань Монгол улсад баяр хүргэж байна. За манайхан ч та магнаа хагах баярлж байна да. За ингээд Монгол улс маань сүүлийн хоёрт үлдлээ. Нөгөө талд Япон Бразил хоёр байгаа. 8 сарын 29-нд тулалдах тов гарсан байлээ. За тэгээд хоцсонтой нь 11 сард өнөө 12 сард Монгол улс маань аваргын төлөөх тоглолтыг хийн. Йоо, эзэн орны багийг ялаа гараад ирлээ. Гэхдээ солонгосчууд бас үнэхээр сайн байна. Гал гарсан өрсөлдөөнийг үзүүллээ. Яа. За энэ хардаа наадлын хөмсгийг нь яг саяны өвдгөн цатарсан баха. Яа. Бүр нам унтаагүй зүгээр суучж байгаа байхгүй юу? Ийм хүчтэй цогцолтыг шингээж тардаа. Тэгээд толгоогоо хаагаад энэ тас гэдэг толгойн гулжгнаа л яваад гисэн. Тэгээ энэ хардаа унжаахтан зүү нэмсэн байгаа байхгүй юу? Энэ бат итгэлтийн бүрийн бэлтгэл уяа сойлго бол бүр тулцсан байсан юм байна. 3 үед ингэж их хүч гаргачаад баяр хүргье стандараа. Монгол улсын тулаанчдаараа бүр ямар их бахархаж байна. Үнэхээр тасалгүй яах вэ? Үнээр их баяр тээ. Монгол финалчлаа штэ. Эцдаа. Тэглээ. Одоо аль нь ч гэсэн ам байхгүй штэ. Мэдээж та нартай хайртай шүү. Та нарын дэмжлэгнээр биднэрт үнээр их хэрэгтэй байсан монголчуудаа. Солонгосчуудаач энэ зүгээр л тэмцэн шүү. Нөгөө солонгос хүмүүс хайртай солонгос улсын ард иргэдийг хүндэлдэг. Бид нар маш цэвэрч дээр нэг соёлтой хүмүүс шиг санагддаг. Тийм учраас энэ бол зүгээр л тэмцэн. Нэг нь яаж нэг нь ядагддаг. 좋습니다. За ингээд хардаа Монгол улс маань зооноосоо гарч ирсэн. Зооноосоо бишээ. Сүүлийн хоёрт үлдсэн байна. За яста манай залуус үнэхээр ганган сайхан мэдрэмжийг мэдэрч байгаа хаа. Эдгээр өөрсдийнх нь хүч чадал шүү дээ. За ингээд Оки MMA суугийн тайлбараа хүлээж агаад үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр удахгүй эргээ зуулзъя. Сайхан амарцаагаарай. Bang. Stage, what you got to play? Generic drops for days. Still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying?